Сайн бацхан хүүхдүүдээ та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хичээлдээ, идэвхтэй, анхааралтай оролцоорой. Энэ юу вэ хүүхдүүдээ? Сайн ажиглаарай. Маш сайн. Энэ бол куб. Багш нь кубын аль хэсгийг тодруулсан байна. Үүнийг юу гэж нэрлэдэг вүлээ? Энэ бол кубын ирмэг. Маш сайн. Куб хэдэн ирмэгтэй вэ хүүхдүүдээ? Куб нийт 12 ирмэгтэй. Харин одоо багшийн тодруулсан хэсэг юуг илэрхийлдэг вэ хүүхдүүдээ? Кубын орой. Куб хэдэн оройтой вэ хүүхдүүдээ? Ажиглаад тоолоорой. Нийт 8 оройтой. Кубын талс гэж алийг хэлдэг вэ хүүхдүүдээ? Кубын бүтээж буй квадратыг хэл. Нийт хэдэн талстай вэ? 6. Өөрөөр хэлбэл кубын дэлгээс 6 ширхэг тэнцүү квадратаас бүтдэг. Бид өмнөх ангиудаа шигний эзлэхүүнийг хэмжиж сурсан. Энэхүү цилиндр хэлбэртэй биетийг усны сав гэж бодъё. Савнд байгаа усны хэмжээг олцгоё. Багш нь цэнхэр өнгөөр усны хэмжээг тэмдэглэлээ. Одоо сайтар ажиглаарай хүүхдүүдээ. 1 литрийн багтаамжтай савнд 750 мл ус байна. Бид шингэний хэмжээг ингэж олсон. Тэгвэл биетийн эзлэхүүнийг хэрхэн олдох юм бол? Биетийн эзлэхүүнийг ямар нэгжээр хэмжих вэ? Дараах биетийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэдэн ширхэг шооноос бүтэж байна вэ? Тоолоорой. Доор байгаа 3 хариулттай та нарыг таарч байна уу? Аль нь зөв бол хамтдаа тооцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Тэгвэл нийт хэдэн шооноос бүтсэн байна хүүхдүүдээ? 10. Та нарын хариултаа таарч байна уу? Сайн байна. Энд нийт 10 шоо өрсөн байна. Багш 3 сурагчид даалгавар өгөв. 8 ширхэг шоогоор тэгш өнцөгт параллелевтийг хэрхэн бүтээх вэ? За 3 хүүхдийг ажиглаарай хүүхдүүдээ. Алдар, бол, цэцэг нар хэрхэн параллелевт бүтээсэн байв вэ? За алдрын шог тоолоорой. 8 байна уу? Энэ параллелевт мөн үү хүүхдүүдээ? 8 ширхэг байна. Параллелевт мөн байна. Маш сайн. Одоо харин цэцгийг ажиглаарай хүүхдүүдээ. Зөв. Параллелевт мөн байна. 8 ширхэг шоо бүгд орсон байна. Харин болдих хэд орсон байна хүүхдүүдээ? Энэ нь куб байна. Куб нь параллелевт мөн билүү хүүхдүүдээ? Мөн. За хүүхдүүдээ энэ юу билээ? Бид нарын эвлүүлж тоглох дуртай Рубик шоо. За тэгвэл энэ бит дотор хэдэн жижиг шоо байгаа бол хамтдаа тоолж үзье. Энд 4 байна.
Энд хэд байгаа л хүүхдүүдээ та нарт харагдаж байна уу? За. Тэгвэл үүнийг тоолж үзцгээе. Дэлгэцлүү анхаараарай. Хамтдаа тоолцгоё. За, энэ хэсэг маань бидний сая харсан энийг хэлж байна тийм үү хүүхдүүдээ? Цааш үргэлжлүүлье. 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16. Энэ маань бидний шооны аль хэсгийг илэрхийлж байна вэ? Өө, сайн байна уу хүүхдүүдээ? Сойр нь 16 шоорсон байна. Тийм үү хүүхдүүдээ? Цааш үргэлжлүүлье. Бид суурьнд нийт 16 орсон. Тэгвэл энд мөн хэд байгаа л хүүхдүүдээ? 16. 32 болсон. Энд дахиад хэд байгаа хүүхдүүдээ? Нийт 48 болсон. Тэгвэл одоо дээдлийн энд хэдэн шоо байгаа л хүүхдүүдээ? Мөн 16. Тэгвэл нийт хэдэн шооноос бүрдсэн юм бол? 64 ширхэг шооноос бүтэж байна. Энэ биед нь хэдэн ширхэг жижиг шооноос бүтсэн бол хүүхдүүдээ? Ажиглаарай. За, багш нь зөвхөн сойрын хамт үзье. Сойрын тооцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 байна. Суур дахь нэг шоог тооцгоё. За, энэ нийт хэдэн шоо байна уу хүүхдүүдээ? Тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Багштайгаа хамтдаа тоолоорой хүүхдүүдээ. 10 байсан. Тэгвэл одоо 10-10-аар тоолно. За, тоолъё. 10 20 30 40 50 60 70 80 90 100. Тэгвэл суур нь нийт хэдэн шоо байна хүүхдүүдээ? Маш сайн. 100 шоо. За, цааш үргэлжлүүлье. Суур нь хэдэн шоо байсан бэлээ хүүхдүүдээ? 100 шоо. За, тэгвэл өндөр нь хэд хэдэн ширхэг шоогоор нэмэгч явах үлээ хүүхдүүдээ? 100 200 300 400 500 600 700 800 900 1000. Тэгвэл нийт хэдэн ширхэг шооноос бүтсэн байна уу хүүхдүүдээ? 1000 ширхэг шооноос бүтэж байна. За, дэлгэцлүү анхаараарай хүүхдүүдээ. Хэрхэн тоолсноо дахин шалгацгаая. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Одоо бид яасан бэлээ? Уртын дагуу 10-10-аар нь нэмэгдсэн. 10
20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100. Нийт ингээд суурин дэх орсон шооны хэмжээ 100 ширхэг болсон. Үүнээс бид өндрийн дагуу хэд хэдээр нэмж тооллоо гэдүүдээ сайн байна. 100, 200, 300, 400, 500, 600, 700, 800, 900, 1000. Энэхүү бид нийт 1000 ширхэг жижиг шооноос бүтэж байна. Тэгвэл хамтдаа нэг шоог хэмжиж үздэгэ. Урт нь хэдэн сантиметрээр нүүдүүдээ сайн байна 1 см. Харин өндрийн хэмждэгэ өндөр нь мөн 1 см. Өргөний нэмждэгэ мөн 1 см байна. Тэгвэл энэ шооны эзлэхүүн нь 1 см куб байна. Одоо хэд болсон бэлээ хүүхдүүд ээ? Нийт 10 ширхэг шоогоо учраас 10 см куб боллоо. Харин одоо хэд болсон бэлээ хүүхдүүд ээ? 100 ширхэг шоо байгаа учраас 100 см куб болсон. Тэгвэл энэ биетэд маань нийт хэдэн ширхэг шоо орлоо хүүхдүүд ээ? Сайн байна. 1000. Тэгвэл хэдэн сантиметр куб гэсэн үг лээ? 1000 сантиметр куб. Энэхүү биетийн эзлэхүүнийг хэлбэр аргаар олоорой. Нийт хэдэн шоо байгаа вэ хүүхдүүд ээ? Нэг шоо нь 1 см кубтэй тэнцэнэ. Энэхүү биетийн эзлэхүүнийг хэлбэр аргаар олоорой. Нийт хэдэн шоо байгаа вэ? Энэхүү биетийн эзлэхүүнийг хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 3, 6, 9, суурьнд нь нийт 9 шоо орсон байна. Тэгвэл 9 см куб. Өндөр нь 3 см байгаа учраас эдгээр нэмэгдэх хөлөвдүүд ээ. Зөв байна. 9, 18, 27. Нийт хэдийн шоо болсон бэ? 27. Тэгвэл хэдэн сантиметр кубтэй тэнцэх вэ? 27 см куб. Сайн байна. Энэхүү шоог хамтдаа хэмждэгэ. Урт нь хэдэн сантиметр байна хүүхдүүд ээ? Зөв 1 см. Өндөр нь хэдэн сантиметр байна? 1 см. Тэгвэл өргөн нь хэдэн сантиметр байна хүүхдүүд ээ? Мөн 1 см. Сайн байна. Энэхүү кубээр бид бүтээсэн байна. Ажиглаараа хүүхдүүд ээ. Энэхүү биетийн урт нь хэдэн сантиметр байна? Сайн байна. 2. Өргөн нь хэдэн сантиметр байна? Сайн байна. Та нар хэдэн сантиметрийг нь яаж мэдэж байгаа хүүхдүүд ээ? Зөв.
нэг шоо маань 1 см кубтэй тэнцэнэ. Маш сайн. Тэгвэл энэ нь биет маань хэдэн см куб болж байна вэ хэмээн үү? Зөв 6 см куб. Биетийг ажиглаарай хэмээн. Ямар биет вүлээ? Биетэнд урт өргөн өндөр нь мэдэгдэж байна уу? Бид энэхүү биетийн эзлэхүүнийг нь олж чадах болов уу? Хамтдаа хэмжилт хийж үзье. Урт нь 3 см. Тэгвэл 3 шоор нь тийм үү хэмээн? Өргөн 2 см. 2 см маань хэдийн шотоо тэнцвэлээ хэмээн? Зөв байна. 2 шотоо тэнцэнэ. Урт нь 3 см байна. Тэгвэл уртын дагуу хэдийн шоо байрлах боломжтой вэ хэмээн? Маш сайн. 3 шоо. Харин өргөн хэдэн сантиметр байна? 2. Тэгвэл өргөний дагуу хэдэн шоо байрлах боломжтой вэ хэмээн? 2 шоо. Одоо бидэнд мэддэхгүй байгаа нь юу вэ? Өндөр. Өндөр нь хэдэн сантиметр вэ хэмээн? 3. Тэгвэл өндрийн дагуу хэдийн шоо байрлах боломжтой вэ? 3 шоо. Маш сайн. Өндрийн дагуу 3 давхар 6 шоо байрлах боломжтой байна. Сайн ажиглаарай хэмээн. Энэхүү параллел вивдийн эзлэхүүнийг бат болон болд олсон байна. Харин хоёр өөр аргаар олсон байна хэмээн. Яаж олсон юм бол? Хамтдаа ажиглая. Бат яаж олсон байна хэмээн? Сайн ажиглаарай. 1 шоо маань 1 см кубтэй тэнцэнэ гэдгийг анхаараарай хэмээн. Тэгвэл бат нэг нэгээр нь нэмээд нийт 18 см куб болсон байна. Зөв билүү хэмээн? Сайн байна. Зөв. Одоо харин болтыг яаж хийснийг харцгаая. 2 гүйцэтгэн 3 гүйцэтгэн 3 тэнцүү 18 см куб. Болт яаж олсон юм болоо хэмээн? Эхний хоёр маань юу илэрхийлж байна вэ? Маш сайн. Өргөний хэмжээ. Өргөн дагуу 2 шоо байх боломжтой. Уртын дагуу 3 шоо байх боломжтой. Тэгвэл нэг давхарт хэдэн шоо байгаа гэсэн үг лээ хэмээн? 6. Нэг давхарт 6 шоо байна. Нийт хэдэн давхар шоо байгаа вэ? 3. Тэгвэл 6 3-ыг 18 см куб. 18 см куб шооноос бүтсэн байна. Энэ хоёр зөв хийсэн байна уу хэмээн? Гэрийн даалгаварт дараах даалгаврыг бие даа гүйцэтгээрэй. Бид өнөөдрийн хичээлээр юу сурсан бэ? Тэгш өнцөгт
параллелевдийн эзлэхүүнийг хэрхэн олсон бэ? Хичээлээ эргээд санацгаая хүүхдүүдээ. За, үүнийг ажиглаарай. 1 2 3 4. Энэхүү биетийн эзлэхүүнийг яаж олсон бэ? Өөз. 1 шоо бүрийн эзлэхүүнийг нэмж олсон байна. Нийт 4 шоо орсон байгаа учраас 4 см куб. Дараагийн биетийг ажиллаарай хүүхдүүдээ. Яаж олсон байна вэ? 2-ыг үздэг нь 2. Алийг хэлж байгаа юм бол суурьнд нь хэд хэдэн шоо орсон бэ? Уртын дагуу 2 шоо, өргөний дагуу 2 шоо орсон. Суурьнд нь 4 шоо орсон. Энэхүү биетийн өндөр нь хэдэн шоо орсон бэ хүүхдүүдээ? 3 шоо орсон. Тэгвэл нэг давхарт нь 4 шоо орсон юм чинь 3 давхарт хэдэн шоо орсон байгаа вэ? 12. Энэхүү параллелевдийн эзлэхүүн нь 12 см куб болж байна. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.